Өнөөдөр хоёулын салбарын төлөөллөлүүд нэгдэж холбоо байгуулах болсноо мэдэгдлээ. Энэ салбараа төрийн бодлогын гадна орхигдсон. Уг нь энэ салбар хөгжснөөр 172 тэрбум төгрөгийг зах зээлд эргэлдүүлэх боломж үүсэх юм байна. За ганц дөрөвт хувцасны үйлдвэрлэл жилдээ 67 тэрбум төгрөг зарцуулдаг. За харин тендер шалгарсан аж ахуйн нэгжүүд нь дөрөвт хувцсыг гадны үйлдвэрүүдээр хийлгэж байдаг гэнэ. Энэ хоёулын салбар бол маш доройтолд орсон, маш их жижигэрсэн. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн нэр хүнд унсан. Энэ салбар маш ашиггүй болж ирсэн. Тийм болохоор бид нар энэний эсрэг хийж чадах ёстой зүйлээ хийхин тулд бүх оюутлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ингээд нэгдээд холбоо байгуулад энэ мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. За бүх оюутлын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашигыг хамгаалсан ийм холбоо байя гэж ярьж байгаа. Тухайн салбараа спорт хувцас гэдэг юм уу, форум гэдэг юм уу тухай салбараа л хамарсан ийм холбоонууд байхаас биш үндснийхээ хэмжээнд энэ салбараа зангидж чадсан ийм холбоо байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингэж үндснийхээ хэмжээнд салбараа зангиджээж энэ салбар маань хөгжих, асуудлаа шийдэх, төрөлцөх асуудлаа ойлгуулах ийм нөхцөл шаардлага үүсэж байгаа юм аа. Оюутлын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэж холбоо байгуулснаар унтаа байгаа энэ салбарыг хөгжүүлэх баталгаатай ажлын байрыг бий болгох давуу талууд үүсэх юм байна.